давхарцсан доогоор 4 жилийн хугацаанд 300-аас 350 удаагийн уулзалт хийдэг. Нэг удаагийн уулзалтаар гэхэд 32 хороо, бүрхийн имлэг 32, сургууль 25, цэцэрлэг 42 гээд ингээд уулзаад яваад нэг 100-1-ээс 120 байгууллагатай уулздаг. Ингээд байгууллагатаас гадна 32 хорооны ард иргэдтэй уулзаад давхарцсан доогоор 6000 гаруй ард иргэдтэй гэж уулздаг. За эндээс ингээд өнөөдөр харахад бол тухайлбал сонин хайрын нүүр Монгол улсын хүн амын 10 гаруй эзэлж байгаа 320 гаруй хүнтэй. За энд бол Монголын бүх давхар амьдарч байна. Хамгийн одоо жирийн амьдралтаас хуулаад бас хаустай айлууд, гэр оронгүй айлууд, улаан чулуутай орчин амьдардаг айлуудыг үзэх юм бол бүх газараар явах олон хүнтэй уулзахаар өнөөдөр улс орны нөхцөл байдал, эдийн засгийн байдал үнэхээр сэтгэл эмзлүүлэх хэмжээнд байгаа учраас би энэ мэдээллийг хий гэж бодсон юм аа. За урд өмнө бол чуулганы завсарлага болгоноор бүлгийнхаа уралдаар ярьж, бүлгийн мэдээллийг дунд нь орсууж, улс орны үүсэж байгаа нөхцөл байдлын талаар, ард иргэдийн амьдралын талаар та бүхэндээ маань мэдээж байсан. За өнөөдөр ард иргэдтэй ингээд уулзаж явж байхад бол ялангуяа өөрсдийнх нь амьдрал амаргүйч байгаа ч гэсэн улс орны язгуур хэрэгтэй холбоотой энэ улс орны ирээдүйтэй холбоотой асуудлыг сэтгэл эмзэглүүлэн зарим нүднийхээ нулимсыг туслуулан ярьж байгаа учраас ард түмнээс сонгогдсон их хурлын гишүүний хувьд бол энэ үгийг нийт Монголынхаа ард түмэнд төлөөлж хэлэх ёстой гэж бодож байгаа. Яг л сонин хайрын нүүрийг би түрүү хэлсэн Монголын ард түмний бүх давхар байгаа учраас эндээс өнөөдөр Монгол улсын амьдрал харагддаг. За энд бол хэд хэдэн зүйлд онцгойлон анхаарал би уриалъя гэж өнөөдөр бодсон юм аа. Хамгийн нэгдүгээр ард түмэн маань эв нэгдлийн асуудлыг маш их ярьж байна. Намууд нь бутар салдган болж нийлээч. Франц үлгэлгээ задархан болооч. Шашинаараа хуваагдаад маш олон шашинтай болж ингээд задархан болооч. Энэ улс орны чинь хамгийн хүндрүүлдэг, хүнд болгодог юм бол Монгол улсыг утгах асуудал байсан цаашдаа чиг юм байна. Одоо Монгол улс эв нэгдэлтэй болж Монгол улсын төлөө гэсэн аль нэг нь нам эслээс ингээд улсын төлөө гэсэн одоо ийм байдлаас та бүгд маань нийлж нэгдэж ажиллаач гэсэн асуудлыг хурл болгоноор ярьж байна. Монгол Ардын суултнаа Монгол Ардын намын хамтын ажиллагааны талаар ярьж байна. Ардчилсан намын Франц үлгэлийг одоо болж та бүгд маань хүчтэй болооч зүг зүйтэй бодлогыг одоо явуулаач улс орныхоо эрх ашигын уулуурхайн чиглэлийн холбоотой асуудлыг зүү тийш нь залаач ард түмний амьдрал хүнд байна хэсэг хүмүүс бол баяжид тансалж байгаа талаар жишээр олон зүйлүүдийг ярьж байна. Нэг хөгшин гэхэд бол тухайлбал нь ийм үгэлсэн. Уургандаа цадаагүй хур төлгөндөө байн майлдгаа. Эднээс чи яасан уургандаа цадаагүй хур шиг идэж уучаад идэж хамт саддгүй майлаа байна. Энэ болгоныг та нар нэг анхаарал үзэж хүртэл хэлж байна. Нэг хөгшин болоод ерөөсөө Монголыг 3 хүүгээр хүмүүжүүлдэг. Та нарын хэрүүл уруулаас ч болоод гэр орон хүртэл одоо хэрүүл уруултай болж байна. Бид бол хөгшчүүд бол эхнэр нь нөхрийг таа гэж хүнддэг байсан бол нөхрийгөө хүмүүжүүлдэг ганцхан үгээр хүмүүжүүлдэг. Тэр нь таа ариугаад ирэх юм бол та болооч, хүүхдээс идэх нь та болооч, ажилгүй байх юм бол та ажиллая гэж хэлсэн та гэдгээр хүмүүжүүлдэг байсан. Үр хүүхдээ бол 2 хүүгээр хүмүүжүүлдэг байсан. Нүгэл буян гэдэг 2 үгээр. Одоо бол ерөөсөө хэлэх ярихгүй үгүй болсон байна. Миний хүү буруу юм бол наагч нүгэл шүү гэдэг, зөв юм бол чи сайн буян хийж наа зөв хүүхдээ гэж хэлдэг гэсэн. Гэх мэтлэнгээр ард түмний дуу хоолойг сонсомоор юм. Тийм учраас эв нэгдлийн асуудлыг ярьж байна. За хоёрт эв нэгдлийг уриалгахтай бүх намуудыг, улс төрийн хүчнүүдийг, энэ монголчуудыг эв нэгдэлтэй байгуулсан. Шашин шүтлэгийн асуудлыг эв нэгдэлтэй байгуулсан. Гэсэн байр сууриас ингэж хэлж байгаа. Хоёрт нь бол энэ албан тасалгааны сонхоор амьдрал сайн харагдаж ингэж ярьдаг хүмүүс их болсон. Ард түмэн дундаа очиж ажилламаар байна. Төрийн 3 өдрийг бэлдсэн тусгай хөтөлбөрөөр битгий явууч
Яг биднээс дунд ард түмний дунд хүрж ирэх томоохон шиг цуглаа хийгээд тэсвэр хатуулалтаа биднээс өмнө 2 цаг, 3 цаг сонсооч бидний дотор чинь бохимдлын өвч байна, талархлын өвч байна, ирээдүйн Монгол Улсын хөгжлийн өвч байна. Ард түмэнтэй уулзсан байх юм болсон. Тийм учраас ард түмний дунд орж ажилладаг нэг хідэн хэвлэл мэдээллийн сэтгүүл зүйн бол үнэхээр биднээс дунд орохын. Гэхдээ бүгдээр нь орж ажиллаж чадахгүй байна. Энэ гадна дотныхаа аял зугаалыг байж энэ ард түмний дунд орж ажиллаж гэсэн юм асуудлыг их ярьж байна. Тийм учраас би одоо энэ ард түмний дунд байж байгаа нөхцөл байдлыг хэлэхгүй болохгүй. Одоо ерөөсөө дунд албан тушаалын бол ард түмнээ дарамтлагдаг, шахдаг. Өнөөдөр набор гэдгийг бол төрийн ордонд байж байгаа хүмүүс набор гэдэг нь шоколадны набор гэж ойлгодог бол баян өршөө толгойлод наборыг бол дотор эрэхтэн жоох махтай байлсан дотор эрэхтнийг набор болгож явж байгаа хинч мэдэхгүй байна. Тийм учраас энэ ийм амьдралтай байж байгаа нөхдөд чинь яадаг вэхээр цэнгэр дэвтэр гэдэг алдартай дэвтэр юу болсон? Дэлгүүрт ороод мөнгөө төлж чадахгүй. Дэлгүүрт ороод мөнгөө чадахгүй цэнгэр дэвтэр тэмдэглүүлдэг болсон байна. Одоо дээрээс нь цэнгэр дэвтэр нэвтрүүлж байгаа тэр нэвтрүүлээ тэр ажил дэвтэртэй ажиллаж байгаа энэ дэлгүүр хошооныг бол дээрээс нь өөрийгөө яг хийж байгаа дэлгүүр хошооныг бол нөөцийн машин гэдэг машинаар дамжуулж тэр нь цаана бафар бизнес болж байна. Бид өнөөдөр 750 мянган төгрөгнөөс сая төгрөгийн нөөцийн машин авч чадахгүй. Юу тэр нөөцийн машин авах тамтай. Тэгээ энэ ерөөсөө ард түмнийхээ дунд ингэж шахаж шаардаж ард түмнээс шахаж шаардаг өөрснөө болоод ингэж бидэнд бизнесээ давхар хийдэг юм ажил явагдаж байна. Цогн найрын дүүргийн иргэдийн хурал өнөөдөр засаг даргын намын газар бол 9 дахь бас 4 жил болсон байна. Монгол ардын намд олон холоо та нар хурлаа аюугаа засгаа аваад явж байгаад хоорондоо албан тушаалаа улаасалдаад тэгээд ерөөсөө ард түмэнтэйгээ уулзах ард түмэнтэйгээ зугатаад албан тушаалыг бол ихэрлүүлдэг. Хуучныг орлогч тартай байсан бол одоо 4 орлогч тартай болсон. Тэгээд эднээс чинь бидэнтэй уулзах чадахгүй гэж ирж байна. Дунд албан тушаалын шахах шаардлага их байна. Бидний дарамт их байна. Хэд хэдэн цэцэрлэгээр явж байгаа цэцэрлэг байна 280 хүүхэдтэй авах цэцэрлэгээс 600 гаруй хүүхэд авч байна. Ачаал нь 2 дахин нэмэгдээд байдаг. Ажилтны цаг нь 10 хэдэн цаг болоод байдаг. Авдаг цалиныг хэвэн юм байна. Ийм учраас энэ төрийн бодлоготонгуудаа тэр 48-28-ийнхаа ядаж тэр 28 мөн бусад тоо дүүрэг тоогуудаар яваач ард түмэнтэй ирж уулзаач. Төрийн сайд гэж байдаг нь сайдууд хурж ирж уулзаач гэж ийм зүйл ярьж байгаа учраас би өнөөдөр энэ улс орны нөхцөл байж байгаа асуудлыг гарцаа авахгүй яг цаашдаа мөрийн хөтөлбөр рүү боловсруулахдаа намууд тогтвортой хөгжлийн үзэл баримттай тулгуурласан мөрийн хөтөлбөр явуулах ёстой. Гэтэл бол тэрнээс гадна яг ард түмэн дунд нь явж байгаа тэрэнд тохирсон мөрийн хөтөлбөр явахгүй бол ирээдүгээр харж чаддгүй, эдийн засгийн тооцоолж чаддгүй ийм одоо мөрийн хөтөлбөр хүртэл явуулж байгаа. Тийм учраас сонгуулиас өмнө ард түмэнтэйгээ уулз мөрийн хөтөлбөрөөр явуулаач гэсэн мөрийн хөтөлбөрөөр хийгээч гэсэн ийм асуудал яригдж байна. Тэгээ энэ нийт цаг найрын дүүрэг дээр ингээд явж байхад бол яг нэгжлэр ажиллаж байгаа хүмүүсийн ачаа их байна. Дэлгүүр хошоон дээр ажиллаж байгаа хүмүүс бол цэнгэр дэвтэртэй ард түмэнтэйгээ худалдаа хийдэг болсон байна. Өрхийн эмнэлгүүд бол ачаад хэд дахин ихсэж чад салин нэмэгддэг. Өвчин одоо Улаанбаатараас болоод маш их одоо өвчин нэмэгдэж байна. Ажлаа хийхгүй байна гэж. Цэцэрлэгийн хангамж хүрэлцээгөөс ачаад хэд дахин нэмэгдэж байдаг. Дээрээс нь сургуулийн асуудал одоо 6 настай хүүхдээс хавуулаад сургуулийн асуудал маш их яригдж байна. За хамгийн гол нь ерөөс ихнээс нь задруулж байгаа бол Монголоор юу улс орны хувьд энэ 48-28 гэсэн үндсэн хууль зөрчсөн энэ сонгуулийн хуулиа бид ард түмэн хүсэхгүй байгаа юм та нар хүчээр батлаад байна. Ард түмнээс шууд сонгогдгоос болоод их хурлчин ард түмнээс сонгогдсон, дарга нараас сонгогдсон, албан тушаалаар сонгогдсон хоёр хуваагдаад шүү гэж ингэж ярьж байна. Бидний учраас энэ бол тэрвш тогийн үг гэхээс илүү ард түмэн чинь маш их ухаалаг, маш их одоо мэдээлэл авдаг болсон байна. Ингээд энэний дагуу би саяны хоёр уриалгыг хийж эв нэгдлийн асуудал
эцэс нь ард түмэнд хүнд оруулж гисэн хоёр уриалгыг төгсгөл дахиж хэлмээр байна. Анхаарал татсанд баярлалаа.